Дэлхий дээрх хамгийн хэцүү зүйл юу вэ? Найз охинтой болох уу? Үгүй ээ. Эндерлог устгах уу? Үгүй ээ. Онц сурах уу? Байж болох юм те. Тэгээ өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзснээрээ та Доктор Стрэнжийн төвшний оюун санааны дараагийн төвшөнд очих ихний алхмаа хийх болно. Дахиж багш нар чинь та нар руу ихтгэл алдарсан харцаар харахгүй. Дахиж та нар дорж байгаас дулмаагаас хуулуулчих гэж дахиж гоохгүй. Гайхалтай биш гэж үү? За тэгээ зөвлөгөөрөөгөө орцгоё. За ихний Доктор Стрэнжийн төвшөнд очих ихний зөвлөгөө бол унтах. Тийм ээ, яг зөв. Онц сурахын тулд, илүү бүтээмжтэй ажиллахын тулд сайн унтаж амрах нь бол хамгийн чухал суурь ойлголт байгаа шүү. Тэгээ би та нарт нэг сонирхолтой судалгаа хэлье л да. Харвардын их сургуулийн байна штэ. Судалгаа явуулсан байгаа. Баахан хүмүүсийг нийлүүлж агаад хоёр бүлэг болгоод эхний бүлгийн орой хичээлийн хийлгээд унтуулаад 7-8 цаг унтуулж агаад өглөө шалгалт авсан байгаа юм л да. Нөгөө бүлгийн хүмүүсийн болохоор яасан бэ гэхээр унтуулахгүйгээр өглөөнөөс өдөр орой хүртэл бичлэг хичээл хийлгэж агаад тэгээд оройн шалгалт авсан байгаа. Нэгийг нь унтуулад нэгийг нь унтуулахгүйгээр шалгалт авсан байгаа юм л да. Тэгэхээр хичээл хийсэн цаг нь адилхан. Тэгээд яасан бэ гэхлээр унтсныхаа дараа шалгалт өгсөн хүмүүсийн үнэлгээ унтаагүй шууд шалгалт өгсөн хүмүүсээс 35%-аар илүү оноо авсан байгаа. Залуучууд ямар алдаа гаргадаг вэ гэхээр шалгалт эхлэхийн өмнө жинхэнэ нөгөө чойртлоо унтахгүй, амархгүй, хоол идэхгүй хэдэн цагаар дараалж хийгээд энэ бол бүтээмж багтай. Тэгээд хамгийн гол нь бол унтаад сайн ойроо аваад хичээл хийдэг ч юм уу те. Эхний зөвлөгөө бол унтах маш энгийн. Та нарт бас зарим чинь жоохон сонир санагдаж магадгүй. За хоёр дахь зөвлөгөө юу вэ гэхлээр анхаарал төвлөрөлтөө хамгийн дээд хэмжээнд барих. Тэхийн тулд яах вэ гэхлээр анхаарал төвлөрөлтийн чинь эвдэж байгаа юмнуудыг болиулах хэрэгтэй, хасах хэрэгтэй. Та нар төсөөлтөө амар ингээл хичээлээ гээл анхаарлаа төвлөрүүлэл хэл сураал ямар нэг юм хийж ирсэн чинь дулмаагаас ч юм уу те дорж байгаас пад гээл мессенжер ирээл уцчин дуурал уцаа хараал тэгсэн чинь гараа дээр гадаач ирсэн маань тоглоё гэдэг ч юм уу те гоё те гар зугаалын шоуд гэдэг ч юм уу. Тэгсэн байвал та нарын анхаарал шууд тэнд явна тийм үү? Та нар гарахгүй байсан ч гэсэн та нарын анхаарал төвлөрөл чи аадагдана тийм үү? Яа би цуг гарсан бол яах вэ те? Цуг гарсан бол жиг одоо саагж байгаа гэдэг ч юм уу те. Анхаарал төвлөрөлттэй ажилласан 1 цаг, сатааралтай ажилласан 4 цагтай тэнцдэг. Тэгэхээр та нар яах вэ гэхээр телевизэрний үзэл уцаа оролдоод тэгж хийсэн 4 цагийн хичээл анхаарал төвлөрөлттэй хийсэн 1 цагийн хичээлтэй ижилхэн гэсэн үг. Тэгэхээр та нар хугацаагаар хэмнэх нь байна, илүү сайн сурах нь байна те, хурдан сурах нь байна, хэл мэлээ сурж байгаа хүмүүс те. Та нарын зарим нь асуух байх л та. Түшгэ. Тэгээ би энэ анхаарал төвлөрөлтөө дээд зэргийн байлгахын тулд эхлээд юунаас эхлэх ёстой юм бэ? Бид юу хийх ёстой юм бэ? Дүүл би та нарт нэг маш ойрхон зөвлөгөө өгье. Яг одоо энэ бичлэгийг үүж дуусныхаа дараа утасныхаа ядаж дууг нь унтраагаад бүх одоо юу гэдэг Facebook, Instagram, YouTube тэгээ бүх notification унтраах хэрэгтэй. Утасныхаа notification-уудаа унтраачлаа. Тэгээ би өөр яах ёстой юм бэ? Өөр би та нарт арга зааж өгье. Анхаарал төвлөрөлт өндөртэй байхын тулд орчноо гол нь бэлтгэх хэрэгтэй. Орчин бол цэвэрхэн, эмгцэлцтэй байх хэрэгтэй. Та нар төсөөлтөө ингээл юм хийжсэн чинь ингээл тоос шороо юу гэдэг те галтгооны аяг тавган угаагаагүй ч юм уу те. Ер нь нэг тийм нэг сонирн байдаг шүү дээ. Нэг юм хийх дутуу байгаа үед тийм байх юм бол ер нь бол маш хэцүү. Тэгээд нэг зөөлхөн дуу те Моцарт ч юм уу те гоё сонгодог зөөлхөн тустаас хийсэн ай хэрэггүй шүү заяа. Зүгээр нэг зөөлхөн ай тавиад тэгээд тэр аян дээр хичээлээ хийгээд юм сураад зүйл ажиллах юм бол хамаагүй үр дүнтэй. Та нар зүгээр хийгээд үзээрэй. За дараагийн арга юу вэ гэхлээр энэ аргыг бол хүмүүс нэг сайн мэддэг. Тийм учраас хүн болгон Доктор Стрэнжийн оюун ухааны чадамжинд хүрч чаддгүй. Энэ арга нь юу вэ гэхлээр Помодоро гэдэг техник байна. Та нар Помодоро техник гэж хэлсэн ч болно. Энэ болохоор яадаг вэ гэхээр түрүүн бид нар ярьсан тийм үү. Ингээд зарим хүмүүс хичээлээ хийж ингээд амар олон цагаар ядраал, стресстэй лээ, оюутнууд сурагчаад ажиллаж ич хамаагүй ажиллаа хийж байгаа үедээ. Хүмүүс болохоор нэг зүйлийг анзаарсан байгаа. Хүний анхаарал төвлөрөлт хизээч олон цагаар ажилдгүй маа гэдэг тийм дүнлэлд хүрсэн байгаа юм да Эрдэнэтэд. Тэгээ та нар мэдж байгаа 10 жилийн хичээл 40 минутаар ордог тийм үү. Энэ бол цаагаараа бас нэг юм учиртай болоод ингэж байгаа. Тэгээ Помодоро техник нь яадаг вэ гэхлээр та нар одоо хичээлээ хийж байхдаа 25 минутын сэрүүлэг тавьчихна. 25 минутын дараа утасчин дуугарна тийм үү. Тэгээ та нар тэр 25 минутын турш анхаарал төвлөрөлт өндөртэй хичээлээ хийж агаад тэгээд яах вэ гэхлээр сэрүүлэг дуугарсны дараа сэрүүлэг ундраагаад
5 минут амарна гэсэн. 5 минут амарч та нар юу ч хийсэн болно. Өрөөрөө алхсан ч болно, тэ. Нөгөө өрөөндөө орж хоол моол идэ, тэ. Эсвэл суулт муулт хийгээ спорт хийсэн ч болно. Ер нь бас хүнээж мунаагаал, тэ. Тэгээд 5 минутын дараа сайхан амьсаагаа авчаад дахиад 25 минутаар сэрүүлгээд тавина гэсэн. Ингэснээр хүний анхаарал төвлөрөлт ингэж дээшээ яваал пад гэл жоох ууруудаал ингээл нэг сэргээл анхаарал төвлөрөлтөө сэргээгээл яваад нь гэсэн. Олон цагаар юм хийдэг хүмүүс яадаг вэ гэхээр анхаарал төвлөрөлтөө байжгаад ингээл яваад энэ баг үе дээрээ ингээд яваад нь гэсэн. Яг юу гэж хэлж байгааг ойлгож байгаа та нарыг би жоохон сонь тайлбарлаж иж магадгүй. За дараагийн арга юу вэ гэхлээр та нарын баг бүгдийнх нь мэддэг арга байгаа. Энэ болохоор юу вэ гэхээр олон давтах. Ер нь ямар нэгэн зүйлийг сайн суурахын тулд олон давтахаас баг өөр арга байхгүй. Энэ бол баг зайлшгүй зүйлүүдийн нэг. Тийм нэрэ. Давтах гэснээс ерөнхий шалгалт өгөх гэж байгаа хүмүүс давтаж эхлэегүй юм шиг үстэй. Гэтэ та эхлэегүй байсан ч санаа зовох хэрэггүй. Яагаад вэ гэхлээр өнөөдрийн бичлэг багшийн туслах гэдэг нэртэй аппликейшнтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээ багшийн туслах аппликейшн яадаг вэ гэхлээр ерөнхий шалгалт өгөх гэж байгаа хүмүүст туслах тийм зөвлөгөөтэй, ажлуудтай, тестүүдтэй тийм аппликейшн байгаа. Өмнө аюулгүй амжилттай те 800 оноо өдөр авч ирсэн хүмүүсийн ярилцлагууд байгаа, зөвлөгөөнүүд байгаа, өмнөх жилүүдийн шалгалтууд байгаа. Ер нь бол ерөнхий шалгалтанд бэлтгэхэд нэлээд хэрэгтэй юмнууд байгаа гэсэн. Тэгээ зөвхөн ерөнхий шалгалтанд бэлтэж байгаа хүмүүсээс гадна одон орон судлал, сэтгэл зүй, гадаад хэл гэх мэтчлэн бас чиглэлээр дасгалууд байгаа. Чиглэлээр зүйлсийг сурж болно. Тэгээ та нар хэрвээ энэ аппликейшнийг сонирхож байвал шууд энэ доор байгаа description хэсэгт байгаа линкэн дээр дараад татаж аваад тэгээ шалгалтнаа бэлдээд өөрсдөө хөгжүүлж болно шүү. За тэгээ давтах зөвлөгөөндөө буцаад ороход бол давтахад бас учир байдаг. Учиргүй олон давтна гэхлээр шууд олон давтах биш. Тэр нь болохоор юу вэ гэхлээр эхлээд ямар нэг юм хийчээд сурчаад тэрийг нэг өдрийн дараа дахиж давтна. Тэгээд яах вэ гэхлээр 7 хоногийн дараа дахиж давтна. Тэгээд яах вэ гэхлээр сарын дараа дахиж давтна. Яг энэ давталтанд хүний тархинд ямар нэгэн зүйлийг маш сайн шингээж цээжилж суурахад хамгийн их тусалдаг арга байгаа. Дараагийн зөвлөгөө бол бас маш чухал зөвлөгөө байгаа. Энэ болохоор юу вэ гэхлээр аль болох өөрийнхөө суралцах тэр арга болох. Хүн болгон өөр тийм үү? Хүн болгоны тархины ажиллах процесс нь өөр, хүн болгоны багын хүмүүжил нь өөр, хүн болгоны хөгцсөн мэдрэхүйн нэг арай өөр. Ер нь хүн болгон өөр гэх тийм үү? Тийм учраас зарим хүмүүс юу гэдэг юм бичиж хуулахтаа илүү хурдан сурдаг. Зарим хүмүүс бичлэгээр харахтаа илүү сурдаг. Энэ болгоны зүгээр миний ихэнх зөвлөгөө бол энэ болгоны зүгээр дуурш үзээд аль нь танд өөрт чинь илүү үр дүнтэй санагдаж гэнэ вэ гэдгийг та нар сайн олоод тэгээ тэр аргаараа түлхүү явах хэрэгтэй. Жишээ нь юу гэдэг би гадаад хэл сурж байхдаа би бол кино үзэхээрээ илүү үр дүнтэй санагддаг. Яг ингээд суугаал, бичээл яагаад байхгүй. Наад бол зүгээр кино үзээд гоё кинон дээр байгаа мэдгүй үгнүүдээ хараад цээжлээд, шинэ үгээ цээжлээд тэр сэтгэл зүйг, тэр соёлыг суралцах юм бол надад илүү үр дүнтэй санагддаг. Тэгээ гэх мэтчлэн ер нь бол тэгээд гол хэлэх гээд байгаа зүйл нь юу вэ гэхлээр ер нь ямар нэгэн суралцах, өөрийгөө хөгжүүлэх гэдэг зүйл бол тийм шийтгэл эсвэл хийх ёстой зүйл гэдэг утгаар нь ойлгох хэрэг байхгүй. Ер нь бол аль болохоор хөгжилтэй аргаар өөрийгөө тархиа хуураад зугаатай байх хэрэгтэй шүү. За энэ бол барыг хамгийн чухал арга нь байх гэж бодож байна. За тэгэхээр миний та нарт зөвлөх сүүлийн зөвлөгөө юу вэ гэхлээр та нарын миний та нарт хэлж ирсэн юм байгаа. Энэ болохоор юу вэ гэхлээр спорт хөдөлгөөн хийх нь хамгийн чухал. Энийний талаар хийсэн маш олон судалгаа байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхлээр хүний биеийн хөдөлгөөн бүр тархины эд эстэй холбогдож байгаа. Тархины мэдрэлийн эстэй холбогдож байгаа. Би сууж бослоо гэж бодоход тэр хөдөлгөөн бүрт миний тархины эд эсүүд сэргижийдэг гэсэн. Тэгэхээр яг үгээр тархи илүү яг энэ ажиллах ёстой түвшинтэй ажиллана гэсэн. Спорт хийхгүйгээр байнгын суугаал юма хийгээдэл энэ бол үр дүн багтай. Тэгэд энэ заавал мэргэжлийн спорт юм уу те эсвэл фитнес явдаг байх шаардлага байхгүй. Сайхан зүгээр нэг 30 минут алхахдаг ч юм уу те. Тэр болгон ер нь бол хөдөлгөөнд орно. Шатаар дээшээ доошоо явах те. Тэгээ тийм учраас аль болох өдөр болгон бас тодорхой хэмжээр хөдөлгөөн хийх хэрэгтэй. Би жишээ нь фитнест явахгүй, гадаа бэлтгэл хийхгүй ч гэсэн ядаж нэг 20 минут гоё сунгалт хийдэг ч юм уу те. 30-аар 3 удаа сүнэждэг ч юм уу те. Заавал нэг амар олон тоогоор хийх шаардлага байхгүй. За тэгээд манайхаа ер нь бол яаж өндөр бүтээмжтэйгээр суралцах уу, өндөр бүтээмжтэйгээр ажиллах уу гэдэг асуултанд хариулахаар миний хувьас өгж байгаа 6 юу 5 1 байж байгаа 1 2 3 үзэж байгаа залуучууд бол нэлээд хэрэгтэй зөвлөгөөнүүд байгаа. Тэгээд та нарт таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгүүдээр улам сонирхолтой, улам хөгжилтэй, улам дайжгүй бичлэгүүдийг хийхийг хичээх болно. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай залуусаа.